Архангай аймгийн Тариа цумын уугуул Инх Бат гэгч залуу 27 настай. Нэг сарын өмнө улсын клиникийн төв эмнэлэгт хавирга тарих хагалгаанд орж уламаар мөгөөрсөн эдийн үсэрхийлсэн хорт хавдар гэсэн оншоор онцлогдсон биеийн байдал нь өдрөөс өдөрт мууцаар байгаа юм а. Өмнө нь манай улсад энэ өвчнөөр онцлогдсон эмчлүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд анх Сонгодоо аймагт хандан имбран зураг авахулснаар уг өвчин мом болох нь тодорхойлогдчихэ. Ийм учраас түүний аав Ичин оров Игч Бат тогтохнор өнөөдөр олон нийт болон улсын хурлын зарим гишүүд эрүүл мэндийн сайдад хандан тусламж өглөө. Уг өвчнийг эмчлэхийн тулд нийтдээ 75 сая төгрөг шаардлагатай бөгөөд бүгд найрамдах Солонгос улсын сон эмнэлэгт эмчлүүлэхэд эдгэрэх магадлал нь 70% юм байна. Тэгээ энэ одоо Монгол улсад ямар ч эмчилгээгүй гэдэг. Тэгээ бид нар болохоор одоо Солонгос руу Хятад руу тэр Тайландын эмнэлэг рүү бид нар одоо дүүгийнхаа өвчний материалыг явуулсан. Тэгэхэд бол одоо Солонгосын одоо сон эмнэлгээс энэ өвчтнийг одоо манайх авъя гэсэн хариуг бид нар авсан байгаа. Хандаж өргөдөд байсан хүмүүс нь болохоор улсын их хурлын гишүүн Гончиг Дорж, улсын их хурлын гишүүн энэ Болор, эрүүл мэндийн сайд Удвал, эдийн засгийн хөгжлийн сайд энэ Батбаяр гэдэг хүмүүст ингээд өргөдөл одоо өргөх бичгээ хүргэсэн байгаа. Энэ оншин өөрөө бол бас хаврдаа ордог. Шалтгааны хувьд бол одоо энэ хавдар нь өөрөө одоо ясны эдийн одоо зохицуулгагүй тийм ээ. Зогсолтгүй тийм ургалт гэсэн үг. Үрж эсийн хуваагдал юм да. Зохицуулга бүтцээ одоо мөгөөрсөн эдийн гаралтай гэсэн үг. Эрүүл мэндийн яамд жилд дунджаар 250-аас 300 дэмжлэг хүссэн өргөдөл эрдгийн 3.1 нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвчлөгсөд байдаг гинэ. Эдгээр иргэдийн тоонд өнөөдөр анх удаа онцлогдсон тогтоогдсон мөгөөрсөн эдийн зөөлөн эдийн хорт хавдар буюу үсэрхийлсэн хорт хавдар нэмэгдлээ. Хавдар чи юугаар онцлог юм өвчин юм бэ хэрэг юм байна л да. Нөгөө залуу хүний одоо 25 26 та хүмүүсийн нөгөө мөгөөрч эд эд хөгжиж нөгөө явдаг үе юм байна л да. Тэгэхээр энэ хавдар маш хурдцтай хавдар. Одоо манай дүү бол сарын өмнө одоо 10 хоног 15 хоногийн өмнө манай дүү 2 хөл дээрээ явдаг байсан байхгүй юу? Зургийг нэ. Одоо энэ хөл дээрээ явдаг байсан. Ингээ 2 хүнээр ингээ дэмнүүлээ босоод явдаг байсан. Одоо 10 хоногийн өмнө. За биеийн байдлын хувьд бол хожуу онцлогдсон. Тэгээд хожуу онцлогдсон боловч өвчний явц бол маш хурдан байгаа. За 12 сарын 7-нд хавирганы хавдар авахулсан юм байлээ. Хавирга авахулсан. Тэр нь ясны хавдар бол ерөнхийдөө энд тэнд байж болдог, гар дээр байж болдог, ирүүнд байж болдог, хөлөнд байж болдог. За инх хотын хавдар бол хавирганд байгаа. Энэ юу гэсэн үгээр амин насанд бол их ойрхон, нугастай ойрхон. Манай улсын хувьд Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 2, эрүүл мэндийн тухай хуулийн 8-р зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь заалтуудыг үндэслэн Монгол улсын иргэнийхэн хувьд өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаадад эмчлүүлэхэд санхүүгийн тусламж үзүүлнэ гэснийг үндэслэн энэ тусламж өсөж байгаа нь энэ юм а.